За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргье. Өнөөдөр би болохоор ажлын өдрүүдээр яаж өдрийг өнгөрүүлдэг талаар энэ блогоор хуваалцах гэж байна. За ер нь ажил болохоор 9:30-аас эхэлдэг байгаа. Тэгээд 9:30-аас өмнө би дандаа өглөө болгон ер нь бол жимдээ явдаг. Одоо энэ дээр бол манай жим харагдаж байна. Манай жим болохоор гэртээ айгүй ойрхон байдаг болохоор өдөр болгон явхад айгу амар гэдэг. Яагаад тэгэхээр автобус эдрэн суугаад, метрон суугаад ерөнхийдөө бол явах юм бол бараг явхааргүй. Тэгэхээр ер нь бол жим гэрийн ойролцоо байх нь айгу давуу талтай байдаг. За ингээд аль хэдийн одоо манай жим дээр хүмүүс дасгал хөдөлгөөнөө хийгээд эхэлсэн байна. За гутлаа тайлаад энэ өрөөнд болохоор ерөнхийдөө бол хувцас салаад тэгээд усанд ордог тийм өрөө байгаа. Айгу зээрхэн Жим айгуу зэвэрхэн шинээр нэгдсэн болохоор айгуу гоё жим надад бүр амар таалагддаг. За тэгээд диожингийн шатан дээр алхаж байна. Энэ дээр баг ингээ 20 минут орчим алхахад л 400 калори орчим хасагдчихдаг. За тэгээд дундуурх бичлэгүүдээ сайн хийж чадаагүй болохоор одоо жимээ дууссан. Гэрлүүгээ харих гад хувцас дахиж өмсөөд явах жаах шиг байна. Өглөө ер нь бол жимд явхад айгу хүн цөөтөө айгу амар байдаг. Надад болохоор хүн айгу их байхаар тохгүй ер нь жоохон одоо нэг юм хүлээгээ зогсоод байх айгу хэцүү. Яа тэгэхээр төхөөрөмжүүд дээр хүмүүс айгу их нэг очрлоо зогсоод ингээ хийгээд идэг болохоор за ингээд дуусныхаа дараа толин тарж гин гэрлүүгээ харих гад харахаас өмнө бас нэг пионижм ороод дэлгүүр оронгоотой өглөөний нэг хоол гэхээс илүү юу ч дасгалын дараа заавал нэг мэдмээр санагдаад байдаг байхгүй юу? Марч юм шиг тэнгүүтээ юу аах вэ гэдгийг харж явах шиг байна. Яг дэлгүүр орохоор яг юу аах вэ ерөөсөө сайн мэддэг юм аа. Тэгээ харж чагаад нэг 2 тараг авсан. Энэ тараг болохоор гидсний гөрөлцөх хөдөлгөөнд аягүй сайн байдаг болохоор айгу дажгүй тохиромжтой. За ажил руугаа явж явах шиг байна. Ажил руу болохоор манайх ингээд нэг дамжиж би гэрээс нэг дамжиж явдаг байхгүй. Тэгээд 2 яваал буугаал дахиад 2 яваад ажил дээр очичдаг. Тэгэхээр шатаар айгүй их явдаг болохоор бүр баг ажил руу алхаж очиж байгаа юм шиг санагддаг. Тэгээд нөгөө шатан дээр бас зүгээр зогсож чаддгүй болохоор байнгын алхаад тэгээ манай энэ нөгөө ажил руу явхад ингээд сольж суухаар энэ шатнууд нь бүр амар урт ёо бүр ингээд хөлбөр өвдөж өгөх гээд. Тэгээ одоо бараг тасч байна да. За ингээд имлэг дээр ирсэн байна. Ажил дээр ирсэн байна. Ажил дээр ирээд 9:30-аас өмнө нь бол 3-ныхаа хүүхийг дарах хэрэгтэй. Тэгээ манай опс болохоор имлэгээс бага зэргийн зайтай 5 минутын зайтай юм уу да. Тэгээд одоо опс руу алхаж явах шиг байна. Энэ хурим айгүй хийгддэг. Тэгэл хүмүүс хурмын айгүй зураг авалттай байдгийн билээ. За ажил дээр ирсэн байна. За буцаж ирээд копи аваад манай өглөөний үйлчлүүлэгчид аль хэдийн ирсэн хүлээгээ сууж гин. Тэгээ өнөөдөр болохоор манайх сургалттай болохоор ажил эхлэхээс өмнө нислэгийн талаар сургалтууд эмчнэр хийдэг. За өдрийн хоолны цаг болсон байна. Өнөөдөр ажлынхаа багийнхантайгаа ерөнхийдөө бол өдрийн хоол идсэн байгаа. Хаяад өдрийн хоолны цагаар нөгөө хүн бага байх юм бол бид нар гадуур хоол иддэг. Өнөөдөр болохоор шабу идсэн. Айгуу гоё амттайсан. Хамгийн эцсийнх нь энэ хэсэг айгуу гоё. Нөгөө будааг нь зутан шиг болгож өгдөг. За ажил дээр ирсэн байна. За ингээд ажлынхаа дундуур бичлэг хийгээд дуусглаа. Баяртай.